Улсын ерхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас бэлтгэн хүргэдэг Про подкастын шинэ дугаар эхлэж байна. Энэ удаагийн оролцогч Сонгон Найрхан дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Насан Жаргал оролцож байна. Бидний ярилцах сэдэв гэрч гэж хэн болох, гэрч ямар эрхтэй, үүрэгтэй болох талаар ярилцах болно. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Про подкастыг сонсож байгаа нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг бас хүргье. Өнөөдрийн сэдэв маань эрүүгийн хэрэг хянаа шийдвэрлэх ажиллагаанд гэрч ямар үүрэгтэй оролцоотой оролцдог талаар ярилцах болно. За юуны түрүүнд гэрч гэж хэмбэ? Гэрчийн мэдүүлэг яагаад чухал байдаг талаар та тайлбарлаж өгөхгүй юу? За хүний үндсэн хуулиар хамгаалагдсан эрх хэрэгчлөөг хамгаалах энэ эрхэн зөрчигдсөн тохиолдолд сэргээх зөрчсөн этгээдийн гин бурууг тогтоох зорилгоор хууль хяналтын байгууллагуудаас мөрдөн шалгах шүүн таслах ажиллагааг явуулдаг. Энэ гин бурууг тогтоох ажиллагаанд хуулиар зөвшөөрөгдсөн бүхий л арга хэрэгслийг хэрэгэлдэг. Энэ арга хэрэгслээр нотлох явцад хамгийн түгээмэл нотлох баримт нь гэрчийн мэдүүлэг байдаг. Гэрчийн мэдүүлэг нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой учраас гэрчийн мэдүүлгийг мэдүүлэхэд анхаарах асуудлын талаар өнөөдөр ярьж байгаамаа. За манай хууль тогтоомжид эртнээс гэрчийн мэдүүлгийг чухалчилж авч үзэж хууль тогтоомжид тусгасан байдаг. Тухайлбал Алтан хааны цаазын бичигт худал гэрчилж хүнийг цаазлуул бас хүн тоолон мориор торго гэж зааж байсан. Мөн халахын цаазын эрх хэмжээ 18 дугаар хуульд гэрчийг бүү зэмэл тэр гэрт зэмлэв гэж ноёдод орвол тэр ноёд шийтгвэ гэж зааж байжээ. Мөн Монгол Ордын цаазад заргат хүн 3 сайн гэрчтэй одож хэл үнэн худал хоёрыг гэрчээс мэдэж хэл. Халах журам хуульд эднийг гэрчтэй болоод гэрч мэдвээс тооцох, гэрчгүй бол эс мэдвээс тооцохгүй. Авсан юмны хагасыг гэрчилсэн хүнд үг гэх мэтээр гэрчийн тухай хуульчлан эртээр үеэс хууль тогтоомжуудаа тусгаж ирсэн байна. Хууль хяналтын байгууллага яагаад гэрчийн мэдүүлгийг ингэж чухалчилж авч үзэх ёстой байдаг юм бэ? Гэрч нь хэргийн үнэн мөнийг чин шударгаар тогтооход хамгийн ач холбогдолтой үн цэнтэй мэдүүлгийг өгснөөр хүний эрх хэрэгчлөө яаж шийтгэлд нөлөөлнө гэдгийг сайтар ухамсарлах шаардлагатай. Би заавал гэрч байх ёстой юу? Би энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөх ёстой юм уу гэсэн асуултанд хууль тогтоомжид бол хариулт тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал иргэний эрх хян шийдвэрлэх тухай хуульд хэрэг хян шийдвэрлэхт ач холбогдолт бүхийн байдлыг мэдж байгаа хинч гэрч байж болно гэж зааж өгсөн. Мөн захиргааны эрх хян шийдвэрлэх тухай хуульд хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөлөдлийг мэдж байгаа хүнийг гэрч гинэ гэж зааж өгсөн. Тэгвэл эрүүгийн эрх хян шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хэргийг хян шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдж байгаа хүнийг гэрч гинэ гэж зааж өгсөн. Энэ заалтуудаас харахад хэргийн талаар шүүхээс үнэн зөв шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдж байгаа бол та хинч гэрч байж болно гэсэн үг. За тэгэхээр гэрч аливаа гэмт хэргийн талаарх мэдээллийг өгөхөөс гадна гэрчийн мэдүүлэлгээрээ ямар зүйлийг одоо мэдүүлэх ёстой байдаг юм бэ? Гэрч нь зөвхөн гэмт хэргийн талаарч биш. Өргөн өрөөнд тухайлбал хохирогч аллагдагчийн хувийн байдал, хувийн шинж бүхий нэмэлт мэдээллийг ч өгч болно. Гэрчийн мэдүүлэг нь гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн тухай байж болно. Гэмт хэрэгт бэлтгэж завдж байгаа тухай байж болно. Гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэж байгаа тухай байж болно. Гэмт хэргийг нуун дарагдуулсан үйл мэдээлэл уул мөрийг балсан тухайч бас байж болно. Гэрчийн мэдүүлэг нь с ижигтэй аллагдагч шүүгдэгч хохирогчийн хувийн байдал, хоорондын харилцааны талаар хэрэг ач холбогдолт бүхий мэдээлэл бас байж болдог. Гэрчийн мэдүүлэг нь хэрэг хян шийдвэрлэх нотлох ажиллагаанд маш чухал ач холбогдолтой учраас гэрчийг хамгаалах, гэрчэд хууль эрх зүйн мэдлэг олгох, эрх үүргийг нь сайтар тайлбарлаж өгөх шаардлагатай болдог. Тэгэхээр ер нь гэрч болж байгаа хүнд тодорхой шаардлага тавигддаггүй. Гэрч болж байгаа хүнд ер нь ямар шаардлага тавьдаг юм бэ? Гэрч нь тухайн хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдчих ёстой. Тухайн хэрэгт өөрөө холбогдлохгүй байх ёстой. Ашиг сонирхол нь хөндөгдөөгүй хүн байх шаардлагатай. Гэрч нь хэрэг нотлогдуулж явах нөхцөл байдлын талаар шууд биечлэн харж үзсэн, сонссон мэдүүлгийнхаа их сурвалжийг зааж чаддаг хүн байх ёстой. Гэрч нь хэргийн талаар ач холбогдол бүхий байдлыг хэл яриагаараа хэлмэрчлүүлэн мэдүүлж чадах, тодорхой хэрэг явдлыг өөрийн мэдрэхүй эрхтнэрээ шууд тусган ойлгож мэдүүлэх чадвартай хүн байх шаардлагатай. Тухайн хэрэгт холбогдлогүй, гэрчлэхээс чөлөөлөгдөхөр хуульчлан заагдаагүй хүн байна. Эрүүгийн эрх хян шийдвэрлэх тухай хуульд гэрчийг гэрчлэхээс чөлөөлөх
бас заалтууд, тодорхой заалтууд байдаг. Тухайн хэргийг урд нь хэн шийдвэрлсэн шүүгч прокурор ээж болно. Өмгөөлөх хууль зүйн тусалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгэж явах явцдаа тухайн хэргийн байдлыг мэдэх болсон өмгөөлөгч хуульч ээж болно. Хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зурчлагч байж болно. Өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон тогтоогдсон хүн байж болно. Эмчилгээ хийж байх явцдаа с ิจ гтийн ялагдагч шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар мэдэх байсан сэтгэл зүйч байж болно. Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалцсан гэрчээр заавал мэдүүлэг өгөх үүрэг хүлээхгүй. Тэгэхээр эдгээр хүмүүс нь гэрчлэхээс чөлөөлөгдөж болно гэсэн үг. За тэгэхээр гэрчин мэдээж хуулийн дагуу зохих үүргийг хүлээдэг байх л да. Ямар үүргийг хүлээдэг юм бэ? Энэ талаар та тайлбарлаж өгөхгүй юу? Гэрчин хууль зааснаар тодорхой үүрэг хүлээдэг. Энэ үүргийг гэрчийн мэдүүлэг авахаас өмнө зайлшгүй тайлбарлаж өгөх ёстой. Ямар үүрэг байдаг вэ гэхлээр гэрчин шүүх прокурорын дуудсан цагт хүрэлцэн ирэх ёстой. Хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэг нь маш чухал ач холбогдолтой. За, дээр дурдсан гэрчлэхээс чөлөөлөгдөхөөр хуульчлан заасан хүмүүсээс бусд нь шүүх прокурорын дуудсан цагт хүрэлцэн ирэх, үнэн зөв мэдүүлэг өгөх зайлшгүй үүрэгтэй байна. Гэрчийн үүрэг юу болох талаар та тайлбарлаж өглөө шүү дээ. Тэгвэл эсрэгээрээ гэрч юу ямар эрхтэй байдаг юм бэ? Гэрчин дээр дурдсан үүрэг хүлээхээс гадна тодорхой эрхийг эдэлж оролцдог. Энэ талаар хуульд дараах байдлаар тусгаж өгсөн байдаг. Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг их үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх хэрэгтэй. Гэрч өөрийнх нь эсрэг түүнийг гэмт хэрэг үйлдсэн гин буруутай байдлаар мэдүүлэг авч ийн гэж үзвэл энэ тухай мэдүүлэг өгөхөөс татгалзаж өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй гэж эрхийг бас тусгаж өгсөн. За мөн хуульд гэрч мэдүүлэг өгөхөөр дуудагдсан ирсэн зардлаа төлөвлөх энэ хууль заасны дагуу аюулгүй байдлаа хамгаалуулах хэрэгтэй гэж гэрчийн эрхийг зааж өгсөн байна. За мөн хуульд гэрчтэй холбоотойгоор эрхийг тусгайлан зааж өгсөн зохицуулт байдаг. Энэ нь хүүхдээс гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд ямар нөхцөлийг хангах ёстой юм бэ гэдэг талаар хуульд тусгайлан зааж өгсөн. 16 наснд хүрээгүй гэрч хохирогчид санаатаагаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулгахгүй гэж зааж өгсөн. Энэ нь 16 нас хүрээгүй хүүхдэд гэрчийн мэдүүлэг өгөөд худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хууль заасан хариуцлагыг хүлээлгэхгүй гэсэн утгаснаа байгаа. 18 наснд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахд түүний хууль ёсны төлөөлөгч, төрөл садангийн хүн, сургууль хүмүүжүүлэгчийг оролцуулнаа. Энэ оролцож байгаа хүмүүст нь эрх үүргийг тайлбарлаж өгөө тэмдэглэл тусгана гэсэн заалт байгаа. 18 наснд хүрээгүй хүнээс шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно гэж заасан. Мөн эрүүгийн эрх хан шийдвэрлэх тухай хуульд с ิจ гтийн ялагдагч шүүгдэгч хохирогч гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд нь хохирол учруулахыг хориглоно гэж гэрчийн эрхийг хамгаалж хуульчилсан байгаа. За гэрчин мэдээж тодорхой эрхтэй, үүрэгтэй байдаг юм байна. Харин гэрч худал мэдээлэл өгвөл мэдээж хуулийн хариуцлага хүлээх байх л та тий. Ямар хуулийн хариуцлага хүлээлгэх юм бэ? За гэрчин анхны мэдүүлгээсээ буцах, мэдүүлэг өгөхөөс татгалзах, худал мэдүүлэг өгсөн тохиолдолд энэ нь ямар нэгэн гадны нөлөө орсон болохыг харуулдаг. Дэлхийн статистик мэдээнээс үзэхэд 4 гэрчийн нэг нь шүүх хуралдаан дээр мэдүүлгээсээ буцсан байна гэсэн тоог зүйлтж байдаг. Гэрч айснаасаа эсвэл бусдын нөлөөнд автснаасаа мэдүүлгээсээ буцах, мэдүүлэг өгөхөөс татгалзах, худал мэдүүлэг өгсөний төлөө өөрөө гэмт хэрэгтэн болж хуурч болно. Монгол Улсын эрүүгийн хуульд худал мэдүүлэх гэмт хэргийг хуульчилж өгсөн. Гэрч хохирогч нь мөрдөн шалах ажиллагааны үед шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн бол торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийдэхээр эрүүгийн хуульд тусгаж өгсөн. Гэрч хохирогч нь бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн гүтгсэн бол мөн торгох, зорчих эрхийг хязгаарлах, тэрч бүхэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийдэхээр хууль тусгайлан зааж өгчээ. Нөгөө талаас гэрчийг худал мэдүүлэхэд хүргэсэн этгээдэд мөн хариуцлага хүлээлгэхээр эрүүгийн хуульд тусгайлан зааж өгсөн. Эрүүгийн хуульд гэрч хохирогч шинжээж орчуулагч хэлмэрчд хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг хуульчилж өгсөн.
Гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь ойр дотны хүнд нь хүч хэрэглэхээр занал хийсэн, эсвэл ашиг сонирхолд нь ноцтой хор хохирол учруулахаар сүрдүүлсэн, ятгсан, шанга харамж амлсан өгсөн бол торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах яа шийтгэхээр хуульд зааж өгсөн. Гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч үйлдсэн бол эрхийг нь хасч, торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаар шийтгэхээр хуульд заасан. Мөн зөрчлийн тухай хуульд шүүх прокурорын дуудсан цагт хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, татгалзсан, хэрэг хэн шийдэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүнийг 300,000 төгрөгтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэж заасан байна. Энэ нь шүүх прокурорын дуудсан цагт ирж зайлшгүй мэдүүлэг өгөх үүргийг нь хуульчилж өгсөн заалт юм аа. За тэгэхээр гэрчийн аюулгүй байдлыг тэгвэл хэрхэн яаж хамгаалдаг юм бэ? За гэрч мэдээж мэдүүлгээ өмнө зөв өгөх үүрэгтэй юм байна те. Прокурор шүүхийн дуудсан цагт нь ирэх ёстой юм байна гэд эрх үүргийнхэн талаар нэлээд тайлбарлаж өглөө шүү дээ. Тэгвэл гэрчийг эргээд ер нь хуулийн байгууллага хэрхэн яаж одоо аюулгүй байдлыг нь хамгаалдаг юм бэ? Нэгэнт гэрчийн мэдүүлэг нотлохооны чухал ач холбогдолтой учраас гэрчийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг төрөөс хуульчлан зохицуулж өгсөн. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд гэрчийг хамгаалтад авах, хамгаалтад авсан гэрчид хууль зүй, сэтгэл зүй, эрүүл мэнд, нийгмийн тусалцаа үзүүлэх талаар зохицуулсан байдаг. Гэрчийн аюулгүй байдлыг хамгаалахдаа биечилсэн хамгаалтаас эхлээд нүүлгэн шилжүүлэх, баримт хүчгийг солих, гэрчийн гадаад төрхийг өөрчлөх хүртэл олон төрлийн арга хэмжээг авахар хуульчилсан байдаг. Харин гэрчийг хамгаалах хүрээнд хэрэгжүүлж авч байгаа аюулгүй байдлын арга хэмжээ нь гэрчийн өгч байгаа мэдүүлгийн агуулгад нөлөөлж болохгүй гэж заасан. За гэрчийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээний талаар өмнөх подкастад орсон байсан. Тэгэхээр энэ талаар бол дэлгэрэнгүй дурдсангүй. За гэрчийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар өмнөх подкастад оюун болт прокурор гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн талаар ярьсан байгаа. Та бүхэн бас энэ сэдвийг бас дэлгэрүүлж сонсоорой гэж хүсэж байна. Гэрчийн эрх үүрэг яагаад юм чухал байдаг талаар подкастын төгсгөл та юу гэж хэлмээр байна? Аливаа гэмт хэргийг илрүүлэх, шийдвэрлэхэд гэрчийн мэдүүлэг нь чухал ач холбогдолтой. Тааж бич хинч гэрч байж болно гэдгийг сайдар ойлгох шаардлагатай. Гэрч нь хэргийн үнэн мөнийг чин шударгаар тогтооход хамгийн ач холбогдолтой үн цэнтэй мэдүүлэг өгснөөр хүний эрх чөлөө ял шийтгэлд нөлөөлнө гэдгийг сайдар ухамсарлах шаардлагатай. Хэрвээ та гэрч болсон бол шүүх прокурорын дуудсан цагт хүрэлцэн ирж мэдэх зүйлийнхээ талаар үнэн зөвөр мэдүүлэг өгөх үүргийг хүлээнэ гэдэг. Тиймээс гэрчийн талаарх ойлголтыг багч болов Про подкастаараа дамжуулж та бүхэндээ хүргэлээ. За баярлалаа танд цаг зав гаргаад сонсогчдод мэдээлэл өгсөнд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье. Про подкастын шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Подкасттай холбоотой санал хүсэлтээ олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.